ерөнхийдөө хууль хүний эрхийг хамгаалахын төлөө, хүний эрхийг хангахын төлөө зориулагдаж бүрэн хангалттай чадахгүй. Иргэн лүгэн хангалттай энгийнээр хэлбэл алхам доошоо хууль очоод төрлөө очихдоо алхам дэш. Тэгэхээр ерөөсөө энэ хуулийнхаа өсөлт баримтлал буюу философиг нь 21-р зууны хүн төвтэй болохгүй бол өнөөгийн нийгмийнхаа эрхийн хэрэгцээ шатлыг хангаж чадахгүй нэ гэж үзэж байна. Өнөөдөр уцыг хурдан нэг арай нэг аштайхан дарагтай болчихоо толгойтой болчихоо гэж харж байгаа шүү. Энэ хариуцлагын зууд гэдэг имийг л амьдрмаар байна. Нийгмийн банкны хөв одоо бууруулалтаа засгийн газар улсын хөрөг болгох гэж ажилламаар байна. Жижиг дунд үйлдвэрлэлд зээл олохгүй байна. Тэгээд тэргөө хилдэгдэх шаардлага тавиад аймаг баян болохыг батчаад тэгээд болгож байна. Их хурлын дарга бол энэ мөнгөний бодлого дээр мэдээд том реформ хийх гэж ярьжсэн учраас энэ асуудлыг та нар ашиглах болж өгөөч. Хаврын чуулганаар олон хуулинд өөрчлөлт оруулах замаар арга замын банкнуудаас иргэдийн зээлэнд тооцоод байгаа энэ эрсдэл ашиг зэрэг олон зүйлүүдийг хуулийн хийлгүү болох энэ процессыг бид улсын хурлын түвшинд хийх гэж зорж байна. Банкны шалбарын үйл ажиллагаа хуулийн хэрэгжилт иргэдээс өндөр хүү авч байгаа байдал дээр хяналт тавьж ажиллана.